21-р зуунд зөвхөн Монгол улс ч гэлтгүй дэлхийд даяар асар их мэдээлэл маш их хурдаар бид бүхэнд хүрдэг үлээ. Тийм ч учраас бид аль нэг асуудлаа боловсруулж амжаагүй байхад дараагийн бүрч аимшигтай бүрч том асуудал гарч ирэх нь олон. Энэхүү асуудал шинэ мэдээлэлд хэрхэн ханддгийг шоглон харуулах нь ч бас олон. Яагаад гэвэл чамайг хүчин хийснийг чинь одоо яриад эхлэх гээд байтал өөр нэвтрүүлгүүдийн талаар хүмүүс шуугаад эхэлдэг. Юу чиний тэр хүчин хийсэн хамаагүй болоод дарагч гэсэн үг. Ард түмэн бол ер нь одоо өөрсдийг нь хөгжөөсөн юмыг л ярина уу гэхээс уур ухамдал өргөсөн зүйлийг ингээл гурваас дээш өдөр яриад авахгүй. Энэ бол шинжлэх ухаан шүү дээ миний дөө. Бидний авч байгаа шинэ мэдээлэл бүхэн ном, шүлэг, өгүүлэлэг эсвэл зүгээр нэг бичлэг байна уу хамаагүй бидний тарих болон шийдвэр гаргалтанд шууд нөлөөлдөг байна. Бидний үзэж уншиж өссөн ном зохиол, үйл явдал нь бүгд бидний өдөр тутмын үйлдэлийг ч захиардаг. Хагарсан намууд, зүхтэж байгаа улс төрчид, авилгал гэх зүйлс болж байгааг бид бүгд л мэднэ шүү дээ. Улаанбаатарын оршин суугчдын талаас их хувь нь 21-р зуунд байх эсгүй нөхцөлд амьдарч байгаа болон гэр бүл хүчирхийлэл гэх мэт олон асуудлыг биднээс хэн ч нугаагүй. Гэвч бид яагаад энэ асуудлуудад хэд өнгөцгөн хандаад байна вэ? Сэрэлт кинон дээр охиныгоо бурхан болсон гэж итгэсэн аавын толгойг лам ах нь эргүүлж Оросоос ирсэн эмчил охиныг ч алчглаа гэж хэлдэг. Ууран давлаарсан залуу үнэн худлыг нь шалгаагүйгээр эмчийн өрөөнд өсрөн орж түүнийг алах гэж оролддог билээ. Орос Монгол хоёр шулмас ганц охины чинь толгойг зайлгийж. Ай газраас миний охины толгойг загих гэж ирсэн амитэн бэ? Намайг юу хэрэгтэй? Чи намайг тавуулж байна уу? Хүчи газар ясаар тарихсан. Энэхүү үйлдэл нь хүмүүсийн Facebook дээр гаргадаг үйлдэлтэй их төстэй. Ямар нэг шинэ мэдээлэл тавигдах болгонд хэд хүн дээр хүлээн авч ганц ууралсан комент бичээд мартах нь олон. Зарим хүмүүс асуудлыг мем буюу хошигнол болгон хараад мартах нь ч бас олон. Бидний амьдралд асуудалгүй зүйл гэж байхгүй билээ. Стрессгүй амьдрах бараг боломжгүй цагт ямар нэг зүйлд уур уцаараа гаргах нь ч бас ойлгож болохоор. Гэвч урт хугацаанд бидний амьдрал нөлөөлөх шийдвэрүүдийг сэтгэл санаандаа баригдан гаргаж болохгүй. Сонгуул ойртох болгонд генет ямар нэг зүйл хийчихээд, бүтээчихээд хаанаас ч юм гар сайлгах мөнгөтэй болчихсон эрх хүмүүдийг манай нутгийн залуу эсвэл эх орныхон урлаг спортод гаргасан амжилтыг нь үнэлээд гэх мэт шалгууруудаар сонгож болохгүй шүү дээ. Бидний үзэж харсан бүхэн бидэнд нөлөөлдгөө. Эх орноо хөгжүүлж, үр хүүхдүүдэд нийгэмдээ тусдаа иргэн болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд асуудлуудаа уурлан комент бичих шалтгаанаас илүүц жинхэнэ асуудал гэж харах хэрэгтэй. Төрөөгийн хэсгүүдэд дурдсан зүйлийн хамгийн гол бөгөөд чухал шийдвэр нь боловсрол юм. Бид 100 жилийн дотор илүү боловсралтай болсон уу гэх асуултанд ихэнх хүмүүс тийм гэх хариулт өгөх баха. Боловсролын системийн хамгийн зөвөр шалгаж болох арга бол боловсрол эзэмшсэн хүмүүс нь нийгэмдээ ач тустай нөлөө авчирч байгаа эсхийг харах билээ. Манай сургуулийн туужийн үйл явдал нь бага сургуульд өрнөдгөө 10 гаруй сумын дунд байгуулагдсан 30 орчим сурагчтай 5-6 бор гэртэй 2 анги 2 багштай энэхүү бяцхан сургуульд 4 аргын тоо Монгол бичгээс өөр зүйл заадаггүй байв. Тэр үед нам засаглал дөнгөж үүссэн сургалтын байгууллагууд ч байгаагүй, ард түмний дотроос бойжиж гарсан эрдэмтэй багш нар ч олноороо төрж амжаагүй байсан билээ. Мэдээж өнөө цагт бүрэн дунд боловсролын системд сурж байгаа хүүхдийн хичээлийн тоо салбар хамаагүй их билээ. Гэвч энэ нь бидний эдийн соёл хөгжиж байгаа болон 30 жилийн өмнөх соц системийг ардаа үлдээсэн балгас болсон систем билээ. Төгсөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ямар мэрэгжилтэй болохоо сонгоогүй, өөрийгөө илэрхийлж зорихоос айдаг. Монгол хэлэндээ ч сайн биш, ярьж бичиж чаддгүй билээ. Мэдээж бүх хүүхдүүд тийм биш. Сургалтын системээс шалтгаалan ихэнх нь тийм болсон байдаг. Монгол улсын бүрэн дүнд боловсролын ном сурах бичгүүд 2008-аас 19 оны хүртэл 6 удаа шинжилэлтэнд орсон бөгөөд бараг жил болгон шахуу шинэ ном сурах бичиг хэвлэгддэг байна. Түүнээс гадна жил болгон хэвлэгддэг эдгээр номыг 9 сарын 1-нд хангалттай тоогоор хэвлээгүй тул ихэнх сурагчид хуваан хэрэглэх нь чих. 30 жилийн өмнө яг ямар салбарт хэдэн хүн эрэхтэй байгаа болон хамгийн эрэлттэй мэрэгчлүүдийг судлан тавьдаг байсан нь хүүхдүүдэд ажлын байрны баталгаа болдог байсан билээ. Өнөө цагт Монгол улсад хамгийн эрэхтэй ажлын байрыг хайвал баттай их сурвалжаас юу ч олдохгүй. Тийм ч учир жил болгон хууль олон улсын харилцаагийн салбарт дүүрэн шинжлэх ухааны ангиуд нэг нэгээрээ хаагддаг байхаа.
Энэхүү хоёр хэсэгтэй бичлэг та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Энэхүү бичлгүүдийг та үзээд инээдчин хүрч эсвэл бүр ууралсан ч байж болно. Хамгийн чухал нь дуустал нь үзсэн танд баярлалаа.